Системийг эсэргүүцэгч бодибилдингийн ертөнцийг өөр өнцгөөс харсан түүнийг Арнольд Шварценеггер хорлож алсан ч гэж яриа байдаг. Түүний бэлтгэлийн систем натуралуудад маш их итгэл найдвар өгсөн. Түүний гой хэрнээ гашуун түүхийг энэ удаа ярий, харин та надаа урьдчилгаагаар лайк өгөөрэй. Майкл Джон Менцер 1951 оны 11-р сарын 15-нд Америкийн нэгдсэн улсын Пенсильванид мэндэлсэн. Жилийн дараа түүний дүү болох Рэй Менцер төрсөн. Бүх түүхийг 11 настай Майк Менцер эхлүүлсэн. Билл Перлийн зурагтай сэтгүүлийг худалдаж авсан түүнд бодибилдер болох сэтэл төржээ. Би хэн болохоо шууд ойлгосон. Ээжиг тэр сэтгүүлийг авч өгөхийг хүсээд би гэртээ арайд үг үсэггүй бүгдийг нь уншсан. Түүний эцэг спортоор хичээллэхийг үргэлж сайшаадаг байсан. Ах トゥ баг зэрэг том боломгоц пауэрлифтингчин хөршийнхөө гэрийн зааланд тэдний эцэг авчирсан байдаг. Тэрхүү гаражт бэлтгэл хийж ах トゥ маш их хүч нэмж эхлэв. Хөрш пауэрлифтингчин залуу ах トゥ хоёрыг анх бодибилдингийн тэмцээнд дагуулж авсан байдаг. Хойд Ларри Скоттыг Майк анхаарад үнэхээр биширч гэртээ хайрын сэтгүүл дээр Майк Менцер 1976 оны Мистер Олимп гэж тэмдэглэжээ. Тэрээр анхны хоёр тэмцээндээ ороод төрүүлсэн байдаг. Майк Америкийн Мистер тэмцээнд оров. 1971 онд болсон тэрхүү тэмцээнд 10 дугаар байрал эзэлсэн байна. Тэр жилдээ ах トゥ хоёр Артур Джонстой танилцсан. Артур Джонс бидний сайн мэддэг Hammer Strength төхөөрөмжийг мөн өөр олон гайхалтай төхөөрөмжүүдийг бүтээж тэр бумын ашиг олж Forbes сэтгүүлд бичигдэж байсан бизнесмен. Мөн тэрээр өндөр эрчимт бэлтгэлийн системийг зохиосон хүн. Майк Менцер Артур Джонсын Nautilus төхөөрөмжийг рекламдаж хит бэлтгэлийн системээр хийж эхлэв. Нэг удаа Майкийн дүү Рэй Менцер төхөөрөмж сурталчлах үйл ажиллагаан дээр нуруу нүвдэжээ. Нуруу нүвдсэн учраас Артур Джонсын төхөөрөмжийг сурталчлахад боломжгүйгээ хэлэхэд Артур Джонс муухай харан өнөөдрөөс Рэй чи халагдсан, харин Майк чи өсвөл үлдэж болно гэв. Эхэндээ Майк үлдээ гэсэн боловч дараа нь дүүгээ даган Артур Джонсын ажлаас гарсан байдаг. Энэ үйл явдал нь сайнаар эргэж тэрээр тэмцээнүүдтэй хатуу шаргуу бэлдэж эхлэв. 1976 онд Майк өөрийн анхны том тэмцээн болох Мистер Юниверсд оролцсон Робби Робинсонд ялагдсан 2-т оров. 1979 оны Night of Champions-д 3 дугаар байранд орсноос хойш 2-7 хоногийн дараа ах トゥ Менцерийн эхэн нас орсон. Майк сэтгэлийн гүн хямралд оров. Хэсэг хугацаанд бэлтгэл дэглэмээ огтоосоо хайж энгийн хүн шиг болсон. Рэй түүнийг энэ жил өндсөн ч болно, хинч чамайг орсонгүй гэхгүй гэлээ. Гэтэл Майк шүдээ зун тэр жил нь маш богино хугацаанд гэрлийн хурдаар гимээр сайжирч Мистер Олимпт орон 2 дугаар байр эзэлжээ. Тэрээр 300% сайжирсан гэдэг яриа бий. Харин 1-р байранд эстетикийн хаан гэгдэх Фрэнк Сайн орон Мистер Олимп болсон байдаг. 1980 он Мистер Олимп болох дөхөв. Арнольд Конаны дүрд тоглох гэж форма сайжруулсан жил. Олон жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж авраг болохоор Майк Менцер бэлдэж байлаа. Түүний форм оргилдоо өрсөн жил гэж хэлж болно. Тухайн үед Фрэнксийн 3 удаа төрүүлсэн байсан бөгөөд том булчин маасуу эстетикүү гэдэг баг анхны маргаан өрнөж байв. Майк Менцер тэмцээнд оролцохоор ирэх үед Арнольдыг хараад зочирдов. Тэмцээний зөвлөгөөн дээр Арнольд шууд тэмцээнийг хуучин шиг 2 ангилалтай болохыг шаардсан. Энэ үед Бойерко тэмцээний дүрмээ баталсан байсан бөгөөд 15 тамирчин эсэргүүцэхгүй байхад нэг тамирчин шийдэж болохгүй гэхэд Арнольд Бойер чи одоо эр хүн шиг байх хэрэгтэй гэхэд нь Майк Менцер найзаагаа өмөрсөн байдаг. Тэр үед нь Арнольд Майк Менцерт чи өмнө жил яагаад төрүүлж чадаагүйгээ мэдэж байна уу? Чиний бүдүүн гиз чинь арай хитрхи байсан гэхэд Менцер Арнольдыг зодохоор дайрсан байна. Ашгүй хажууд байсан бусад тамирчид магадгүй Вейдер салгаж хамдсан гэдэг. Тэр жил нь Арнольд шууд авраг болж Менцер бүр 5 дугаар байр эзэлсэн. Арнольд Менцер хоёрын зөрчил түүний бэлтгэлийн үзэл бодлоос эхлэлтэй. Тэрээр анх хэд их эзэл хүнтэй бэлтгэлийг шүүмжилж эхлэн Вейдрийн сэтгүүлд бичдэг байсан. Энэ мэдээж агуу Арнольдын дургуг хүргэсэн. Учир нь 3 цагийн тасралтгүй нүддэг Арнольдын бэлтгэлийг үгүйсгэж мөн Менцерийн үзэл санаа алдар нэр нь улам төгж байсан болохоор тэр агуу арныг хинч сүрж болохгүй тийм үү? Майкд түүнийг тэнэг гэдгийг нь дамжуулаарай. Би түүний миний системийг буруу гэж тайлбарласан зүйлсийг ахин уншлаа. Үнэхээр уур хүрж байна. Гол санаа минь нэг нэгэн руугаа дайрах биш, нэг нэгнээ дэмжиж байх хэрэгтэй. Хэрвээ Менцер хэн нэгний тухай сайн зүйл хэлж чадахгүй бол амаа амхиж явсан нь дээр. Хэрвээ над руу ахин дайрвал би түүний бэлтгэлийн системийг хинч сонирхгүй болгоод өгнө. Үүнийг дамжуул Арнольд зохион байгуулалтанд нь оролцсон 1981 оны тэмцээнд түүний хамгийн сайн найз болох
Франко Коломбо төрүүлж бүрэх тамирчдын ундууцлыг төрүүлсэн. Ингээд Майк ахин хизээч тэмцээнд оролцохоо болохоор шийдсэн байдаг. Би ахаад хизээч Мистер Олимпиад оролцохгүй. Энд авилгал байгаа болохоор би 80 оны тэмцээнд хамгийн их зовж өөрийгөө бэлдсэн. Би шүүгчдэд итгэж байсан учраас гэхдээ ийм үр дүн авахын төлөө ахиж өөрийгөө золиослохгүй. Карьер өндөрлөмөгц Майк Артур Джонс дээр очисон боловч бас л тааралгүй эргээд Жо Вейдер дээр иргэн ирсэн. Ер нь цаашид Майк Менцер дасгалжуулагчийн ажил эрхэлж өөрийн хамгийн алдарт бодибилдинг ном болох Heavy Duty Training номоо бичсэн байдаг. Ах トゥ Менцер амьдрал дээр хоорондоо төдийлөн таарамжтай биш байсан. Гэхдээ хожим хоёулангийнх нь эрүүл мэнд муудаж эхэлмэгц хоёулахнаа үлдсэн тэд бие биенээ алдахгүй тулд нэгнийгээ асарч хамтдаа амьдарч байсан. 85 онд эцгээ алдсан Майк бүр их депрессэнд орж зарим үедээ галзуу солиотой хүн шиг болсон. Үүнд хар тамхинч нөлөөлсөн баг. Шалтан нүцгэн гудамжаар гүйх галзуу солиотой хүн шиг юм ярих энүүхэнд. Ингээд 2001 оны 6 дугаар сарын 1-нд гинт Майк Менцер зүрхний шигдэл сулж нас барсан байна. 2 хоногийн дараа Рэй Менцер мөн адил зүрх нь хаагдаж хорвоогийн мөнх бусыг үзсэн. Heavy Duty Training номын уг суурь нь хэтэрхий их эзлэхүүнтэй бэлтгэл биш. Цөөхөн оролттой Артур Джонсын өндөр эрчимт бэлтгэлийн системээр суурилсан. Гол зарчмуудын талаар ярий, натуралууд маш анхааралтай сонсоорой. Бэлтгэлийн эзлэхүүн биш, эрчим чухал. Өөрөөр хэлбэл олон оролт чухал биш, цөөн буюу 1-2 тулсан оролт гэсэн үг. Бүх давталтаа маш контролтой, техник огт алдахгүй хийн. Булчингаа удаан амраан 4-7 хоног. Жишээ бэлтгэл хэвтээ шахалт 1 халаалтын оролт, араас нь 1 тулсан оролт. Төрнийг сүнэлт 1 тулсан оролт. Пуловер дасгал 1 тулсан оролт. Амралт 4-5 хоног. Бэлтгэл 2. Штангтаа суулт 1 тулсан буюу дийлхэ болтол орно. Хөлийн дөрөв толгойд 1 тулсан оролт. Үндсэн таталт 1 тулсан оролт. Амралт 5-7 хоног. Бэлтгэл 3. Гантелтэй Арнольдын шахалт 1хэн оролт. Штангтаа 2 толгойд 1хэн дийлхэ болтол орно. Хэвтээ Франц шахалт бас л 1хэн тулсан оролт. Бэлтгэлийн үргэлжлэх хугацаа маш богино бөгөөд олон давталт, олон оролт хэрэггүй. Бүх зүйл цорын ганц дийлхэ болтол орсон оролтонд оршиж байгаа. Яг ингэж хийх юм бол бэртэл гэмтэл авах магадлал маш өндөр учраас халаалтын оролтыг 2-3 болгож ихсгэх хэрэгтэй. Орчин цагт болсон болоогүй хүүхэд залуучууд эм тарианд орж байгаа учраас 18-аас доош настай хүүхдүүдэд би натурал номоо үнэгүй бэлгэлэх болно. Авахыг хүссэн нь чат чид 18-аас доош гэдгээ батлаад аваарай. Майкл Джон Менцер өндөр 173 см, тэмцээний жин 102 кг, түүний 2 толгойд 49 см, хэвлийн тойрог 78 см, цээжний тойрог 138 см. 1979 оноос эхлэн Майк амфетамин хэрэглэж эхэлсэн байдаг. Би өөрийнхөө эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд амфетамин хэрэглэдэг байсан. Надад үр дүн гаргах таалагддаг байсан. Би өөрөнд 4 цагт сэрээд 2 цаг философи уншиж, дараа нь бэлтгэлийн заал руу явдаг байлаа. Эргэж ирээд сэтгүүлд нийтлэл бичнэ. Нийтлэлээ дуусаад 14 км далайн эргээр дугуй унана. Гэртээ хараад позо барина. Шуудангаар захиалгаа илгээнэ. Би маш их зүйлийг амжуулдаг байсан. Гэхдээ хүний биед оюун санааг хязгаарладаг зүйлс байдгийг ойлгоогүй байсан юм. Амфетамин бол нэг хэлбэрийн хар тамхи. Хялбараар тайлбарлавал чи энерги зээлнэ. Зээлсэн энергиээр өдөржин эрч хүчтэй ядрахгүй ажиллана. Зээлсэн энерги хүүтэй төлнө. Эрч хүч огт байхгүй болох үед дахиад зээлнэ. Ингэсээр өрөнд орж явандаа эрүүл мэнд дуусна. Майк Менцер өөхөх үед түүний зүрхний зүүн ховдол атеросклерозын тов руугаар дүүрч зүрх нь хаагдсан. Ах нь өнгөрмөгц 2 хоногийн дараа Рэй эмнэлэгт очиж диализ аппаратанд орлого мөн адил зүрх нь хаагдсан. Зүрхний баруун титэм судасны бүтэн бөглөрөл. Майк Менцер Арнольд 2 хил ам зөрж зөрчилдөж байсан учраас R1 хорлсон байх гэдэг дам яриа байдаг. Гэвч Майкийг нас барахаас 1 жилийн өмнө Арнольд түүн рүү заалгаж бүх учраа олж эвлэрсэн. Iron Man сэтгүүлийн эрхлэгчийн хэлснээр Майк Менцер Арнольдыг бүх цаг үеийн хамгийн агуу бодибилдер гэж нэрлсэн гэдэг. Майк Менцер бодибилдингийн түүхэнд боломжоо хулгайлуулсан нэгнээр үлдсэн. Майк Менцерийн Heavy Duty Training бол бодибилдингийн бэлтгэлийн өнцгийг оронгоор нь өөрчилсөн. Дөөрийн Йейтс бол түүний системийн гол баталгаа. Олон натуралууд түүний системээр хийж ахиц дэвшил хүч мас нэмсэн гэж ярьцгаадаг. Майк Менцер бодибилдингийн улс төрийн золиос. Майк Менцер элдв тариа эм буруу хэрэглээний бодит жишээ.
Түүний үед амфетамины төрлийн бодисууд элдв булсын хэрэглээнүүдийн мэдлэг мэдээлэл хомс байсан бөгөөд эцэгхэн алдсан харамсалтай үйл явдлууд сэтгэл санаанд нь нөлөөсөн мөн давхар хэрэглээнүүд нь биеийг нь муутгаж улам гүн хямралд оруулсан нь ойлгомжтой. Тэрээр Мистер Олимп тэмцээний тохиролцоо хуйлдааны эсэргүүцэгч тэмцэгч. Шудраг бус байдал мөнх хүргэжлэх юм шиг одоо ч гэсэн холбоотын авилгал буруу шүүлтээ сохирсон залуучууд нэмэгдсээр л. Үүнийг онц урлагтан философч Майк Менцер шиг хүмүүс ил гаргаж эсэргүүцэж тэмцдэг билээ. Майк Менцер бодибилдингийн түүхэнд төрүүлж чадаагүй ч олон аваргуудтай энэ зэрэгцээ нэр хүнд алдар нэртэй. Түүнийг танихгүй олон жил фитнесээр хичээлсэн хүн байхгүй бөгөөд өөрийн уналт тосолт хэцүү түүхээрээ үрд шудраг үнэнгээрээ дурсагдах буй за. За энэ үрээд энэхүү бичлэг өндөрлөж байна. Танд таалагдсан бол лайка дараарай. Мөн ном зөвлөгөө авахыг хүсвэл чат хийрээ.